бензийг нэг маш үн цэнтэй болгоод нэг ойлголт байдаг. AMG гэдэг. AMG-ийн хөдөлгөөрүүдийг яадаг вэ гэхээр энэ хараа handcrafted by гэдэг нэг бүр хүнийх нь нэр нь байж байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо энэ бензин 63 болон 45 модулууд яадаг вэ гэхээр яг энэ хөдөлгүүрийн нэг хүн яг гараараа зөвхөн нэг хүн дагнаж угсардаг. Тийм бүр философийн дагуу ажилладаг бенз. Тэгэхээр энэ хөдөлгөөрүүдийг маш үн цэнтэй бүр тийм гайхалтай бүтээлүүдийн нэг гэж явдаг. Үүнийгээ дагаад бензин яг AMG загварууд тэр дундаа 63 болон 45 загварууд маш сайн үнээр барьдаг. Үнэтэй шүү дээ. Тэгэхээр энэ нэг сонирхолтой хөдөлгүүр. Ялангуяа энэ машин бас өөр их сонирхолтой. CLA45. Ер нь CLA-ийн голцоо эмэгтэй хүнд зохидог шүү дээ. Эмэгтэйчүүд үндсэн яваад харагддаг. Гэхдээ энэ CLA бол арай өөр. Нэг ёсондоо юу гэхээр илүү тийм иршүү жоохон бруталны характертай. Тэгэхээр яадаг вэ гэхээр энэ мотор өөрөө 2000 багтаамжтай хөдөлгүүр 4 цилиндртэй заяа. Тэгсэн мөртлөө гаргаж байгаа хүч нь 387 horsepower бараг 500 ньютон-метрээр мушигж байгаа боддоо. Тэгэхээр 2000 мотороос тий яаж энэ их хүч, энэ их ньютон-метрийг гаргаж аваад байна гэдэг маань өөрөө үнэхээр гайхалтай. Тэр бол энэ хөдөлгүүрийн шийдэл, тавьсан турбо, тахир гол бүх хийд ангууд нь дандаа forged буюу давтаж хийгдсэн. Моторын дээд блок, доод блок бүгд хөнгөн цагаан. Гэх мэт ерөөсөө байж болох бүхэл одоо яг AMG performance юу вэ гэдгийг энэ мотор энэ машинд ойлгуулах гэж тавьсан байдаг. Мөн тэрийг өөрч зогсохгүй заяа. Одоо ингээ моторын блокууд байгаа шүү дээ тий. Тэрийг бүр ийм гүв гүлгэр юм шиг хадаргуутай болгохын тулд одоо AMG-ийн нэг нано юу лээ яг нэрийг мартчихжээ. Нано технологи ашиглаж ерөөхдөө хоорондоо одоо хоёр төмөр хоорондоо бүр юм толь шиг гадаргуутай болгоод ирэхээрээ үрэлтийг 50% хүртэл бууруулж чадсан байдаг. Тэгэхээр энэ олон гайхамшигтай технологиудыг ашиглаж ийж AMG-ийн энэ hand built одоо тийм хөдөлгөөрүүд бий болдог гэсэн үг. Турбо нь хүртэл тосоор нэг хөрөгдөг, агаараар нэг хөрөгдөг, усаар нэг хөрөгдөг байх жишээний, хоёр аржаатартай байх жишээний, мөн шууд цацалттай форсункууд нь их мэт жишээний бүх одоо ерөөсөн мотор талаасаа бүр дээд зэрэгээр бүх юмыг хийж болох юу вэ бүгдийг хийж гүйцэтгээд нэмдэг нь бүр гараар нүдүүр маш сайн даадаг хэмжээний тийм амар төгс одоо угсралт зохион байгуулалт хийц бүх зүйлсийг зүрхтгэлээ шингээгээд урлаад тэгээд энэ гарын үсгтээ энэ handcraft гэдэг нэг тавьж өгдөг гэсэн. Энэ утгаараа AMG гэдэг ойлголт бол маш өөр төвшөнд тийм бүр зүрхний одоо гүнд хүртэл сэлэгддэг. Тэгээд бенз чинь гол үн цэнтэй болгож байгаа зүйл бол бензийг үн цэнтэй болгож байгаа ганц зүйл энэ AMG гэдэг юм. Шинэ 3 хугснаас бүрдсэн үг гэдэг. Тэгэхээр яг моторын бүр нарийн детальчилж ярих юм бол илүү нууршуу болчих. Нэг өсөндөө бүр маш 2000 мотортой хөдөлгүүрээс байж болох бүх хамгийн дээд хүчийг гаргасан гэж тухайн үедээ бүр тийм нэрийг хүртэл зүүдэг байсан. Тэгэхээр ер нь 2000 мотортой бензин үнэ инээж болохгүй, шоолж болохгүй гэсэн. Яг тийм бол 2024 оны C63 хүртэл 2000 cc болсон. Нэмээд 3 цахилгаан мотор тавьж өгөөд бүр тэр бүр 600 морины хүч бол гаргадаг. Тэгэхээр 2000 мотор байлаа гээд ерөнхийдөө хин нэгний доогдохгүй болохоор биш гэсэн үг. Ялангуяа энэ CLA яндангийн систем хүртэл өөр. Нэмэлтээр $3000 R-Matrix гэдэг яндангийн систем тавьж өгсөн байлээ. Сонсох дуу муу тэр попкорн tuning энэ дээр бол яриад байгаа юм байхгүй. Нэг өсөндөө маш бүр үнэхээр л AMG гэдэг зүйл ийм байдгийн байна гэдгийг CLA энэ 45 дээр шингээж өгсөн гэсэн. Тэгэхээр унаад үзэхэд л юм мэдэгдэнэ. Performance machine буюу одоо гүйцэтгэл рүү суурилсан машин барьж явж явахын нэг ядаргаатай юм нь жоохон хатуу байдаг. Яагаад гэх юм бол 19 добудтай бүр 30-тай дугуйтай учраас энийг бол хүлээн зөвшөөрж унах ёстой. Тэрнээс гадна бас чимээ чанга. Яг энэ бол зүгээр жоохон өөлөх талаас нь л хэлж байгаа. Өөрчилж. Гэтээ мэдээж гоо сайхан зөлөөс хэрэгтэй учраас иймэрдүү зүйл байх ёстой. Гэтээ яг унаа явж хахад performance тэр гүйцэтгэл тал нь ямар вэ гэхээр шүү дээ. Гайхалтай. Ер нь бол CLA 45 зүгээр CLA барьж гин гэж юус өөрийгөө бодохгүй зөө. Яг бүр эргэлтэн дээр эсвэл одоо энэ араа солигдож байгаа одоо энэ DCT буюу dual clutch гэдэг нэг одоо орчуулах юм бол 2 pir data гэсэн үг шүү дээ. Маш хурдан солигддог энэ хороо би нэг давуу тал нь. Ерөөсөө ингээл ерөөсөө ингээд одоо жолоочоо одоо мэдэрч те жолоочныгаа хариу үйлдэл үзүүлж байгаа нь бол одоо бүр одоо хэдхэн миллисекунд ч гэдэг юм уу. Benz, BMW performance болоод ирэхээр яг эднэрийнхэн тал нь үнэхээр тулгадаг. Одоо AMG бол те зүгээр нэг одоо энгийн автомат хороо яг тухайн үед бас солигдох момент нь бол нэлээд удаан байдаг. Тэгмүүд яг перформанс болоод ирэхээр энэ бүгд ер нь бүр цаанаасаа тулаад үнэхээр яг би яг юу унаад байгаа юм бэ гэсэн бодол бол төрдөг. Одоо ингээд харалт хөрөх төдийд л солигдоод байгаа.
Дууг сонсож байна. 2.0 мотороос гарч байгаа хүч ихэд үнэхээр итгэмээргүй. Тэр миний хаазыг мэдэрч байгаа тэр хариулт үзүүлж байгаа респонс үнэхээр яа гэдэг вэ? Үнэхээр AMG гэдэг чинь яг ямар ч юм бэ гэдгийг ерөөсөө ийм машин барихад ойлгодог гэсэн үг. E63, C63 те. Гэтэл мань хүн чинь болохоор CLA, хэдий CLA боловч 45 AMG. Тэр дундаа эн чинь бүр зүгээр энгийн биш арай Edition 1 гэж байна. Edition 1 гэдэг нь байгаа байхгүй. Цөөн доогоор үйлдвэрлэгдсэн загвар гэсэн үг. Тэгэхээр маш ховор байдаг. За тэгээ гүйцэтгэл бол угаасаа тэгэл те өрүүл дарах, биеийн ганхалт, манхалт, тэргэлтэн дээр гүйц төрүүлэх, хурд авах, тоормжлох эднэр дээр бол одоо угаасаа одоо юу гэх юм бэ? Хизээч таныг үйдэ харахгүй, хизээч таны урмыг хугалахааргүй бүр хорон мөч бүр кайфыг мэдрүүлж идэг. Гэхдээ хатуу явдал бол үйлч цуг байна. Жохон чимээхтэй. Гэхдээ чимээхтэй гэхэлэр бүүн газрын дуу муу аим шиг мэдрэл салхимал гэдэг юм бол биш те. Зүгээр яг яндангийн чимээ чинь жоох удаан яваад ирвэл ядаргаатай санагч магадгүй. Гэхдээ ойрын зам жоох хөгжилтөх гэж унах юм бол ямар ч асуудал яаж ойлгоод байгаа юм бэ? Ерөөсөө нэг тархитай юм шиг л энэ машиныг гаргаж байгаа хариу үйлдэл. Ийм учраас хүмүүс хатуу байсан ч гэсэн дахиад хизээч магадгүй зарагдахгүй байсан ч гэсэн тийм боломжтой байгаа дээрээ AMG, M4, M5 одоо Audi-ийн тийм RS, S8 гэдэг юм. Тийм модельүүдээс бид нар муулж байгаа л ч юм уу үнэхээр эвдэрдэг байсан ч гэсэн үнэхээр их бензин иддэг, бензин голдог, маягтай, хөдөлгүүртэй байсан ч гэсэн энэ зүйлийг мэдрэхийн тулд авч ундаг. Гэхдээ үнэхээр зүгээр энгийн нэг тосмоос солиол одоо нөгөө Toyota-гийн маань нэг дутагдaltaй тал нь тэр шүү дээ. Яалч ч жоо уйтгартай машин хийдэг. Гэхдээ эвдэрдэггүй. Мэдээж нөгөө хамгийн энгийн технологийн шийдлэр бүгдийг шийдэж өгч байгаа юм чинь. Ч угс өдөр тутмын унлахын зориулагддаг. Benz, BMW, AMG болоод ирэх юм бол тийм биш. Шал өөрөөр ажиллаж байгаа байхгүй. Эвдэрч угаасаа энэ төгс гүйцэтгэлд гаргахын тулд төгс нүсэр инженеринг цаана бүр гайхалтай үнэхээр итгэмээргүй те инженер гэж ямар агуу хүмүүс байдгийн бэ гэмээр тийм амар гайхалтай шийдлүүд энэ их халдаг моторыг тэгж их хөрөхийн тулд те энэ жижигхэн мотороос тэгж их хүч гаргахын тулд машин маань мэдээж одоо хоёр талтай л болчихж байгаа шүү дээ те тэгэхээр мэдээж авч унах чаа хүн маш сайн анхаардаг хамгийн чанартай гэсэн бүгдийг хэрэгэлдэг хамгийн сайн гэсэн бензинийг хийдэг төгс арчилгааг хийдэг байх хэрэгтэй гэсэн үг. Тэгжээж машинууд маань цаашаа сайхан явах боломжтой. Гэтэ энэ AMG модулүүд тэгтлээ амар бас зарагддгүй ч гэдэг юм уу те. Үн мөнэ бүр дэлбэртэл алддаг бол биш шүү. Яг зүгээр энгийн модулүүд Benz, BMW-ийнх бол маш үнэ алддаг л да. Эдгээр бол арай өөр. Үн барилтын тал дээр бол бас арай өөр төвшөнд байдаг. Яг ойлгодог хүмүүс нь маш сайн ойлгоод маш сайн худалдан авалтыг бол хийж чаддаг гэсэн үг. Тэгэхээр яг ийм төрлийн машин унж байгаа хүн бол тэднийг маш сайн ойлгодог байх хэрэгтэй. Алийн болгон те ингээл нөгөө л нэг юмнуудаа ингээл унаал айцтай амьдрах уу залуу байгаа дээрээ хэрвээ мөнгөний боломж чинь хүрдэг бол заавал нэг AMG ч юм уу Audi ч юм уу те Audi ихтэй энгийн Audi-нууд бол биш шүү. BMW-ийн M division-уудаас те авч унж үзэхэр хэрэгтэй. Тэгэх юм бол таны машины ойлголтыг тодорхой хэмжээгээр өөрчилнө. Машин гэдэг чинь ер нь ганц те одоо хиннэлтэд зориулагдсан ч гэдэг юм уу эсвэл одоо байгаль орчинд ээлтэй мэлтэй нэг үлгэрийн юм ярьдэн шүү дээ. Тийм бол биш байхгүй. Энд чи яг жолооч руу чиглэсэн тий инженеринг гэдэг зүйл өөрөө юу гэдэг юм бэ гэдгийг шал өөр төвшнөөс ойлголдог, шал өөр зорилготой үйлдвэрлэдэг ийм сегмент бол байдаг. Ийм учраас л Benz дээр нь ямар ч хамаагүй өндөр үн тавьж исэн ч гэсэн нөгөө хүмүүс нь авч ундаг. Яг л Benz муу нэртэй үедээ муу нэртэй, сайн нэртэй үедээ сайн нэртэй. Тэгээ Монгол арчилгаа хэцүү үнэн. Гэтэ эцсийн бүлэгтээ энэ лого л биш л дээ. Зөвхөн энэ 3 салаа Benz-ийн лого л ерөөсөө бүх зүйлийг илэрхийлж байдаг юм. Ерөөсөө эцсийн бүлэгтээ цэвэр нэр хүнд. Одоо мэдээж хаач нүүр улаахааргүй байж чаддсан шүү дээ. Ямар ч тохиолдолд нуулдаг ч гэсэн, цайлдаг ч гэсэн Benz үл эцсийн бүлэгтээ ямар ихт энэ олон жилийн турш нэр хүндийг илэрхийлсээр ирсэн байдаг. Тэр дундаа харин AMG болоод ирэхээр перформанс илэрхийлж байдаг. Гайхалтай.
гимн нам хааш үзье. Хурц гаргалагчдээр гарахтаа маш боломжтой байх хэрэгтэй. Дугуйч нь 30-тай дугуйтай. Энээс илүү зузаан дугуй бол орохгүй. Тэгэхээр маш боломжтой унах хэрэгтэй гэсэн үг. Гоё зам дээр бол хамаагүй шүү дээ. Чи хүснээр уун. Муухай зам дээр бол зам болгоныг анализ хийж тэ бүр ингэж явахгүй л бол чи энэ машиныг олигтой унж чадахгүй гэсэн үг. Гоо сайхан зөлөөс хэрэгтэй гэдэг ойлголт чинь ерөөсөө юм шүү дээ. Юу нөө уцаа оролдоо нэг хүмүүс нэг тоохгүй ингэ явж чадчих тийм байхгүй ч уцаа оролдох завгүй. Чи зөвхөн замаа харна, машинаа харна, мотор эргэлтээ харна, педал шифтээ бодно дуусаа. Бяцхан чөтгөр гэж нэрлэвэл их зүгээр л юм шиг байна. AMG гэж. CLA зүгээр энгийн нөгөө эмэгтэй хүний унаадаг CLA биш ууз. Цэвэр бүр брутал илүү тийм бүр нөгөө нэг raw гэж хэлдэг шүү дээ англиар. Тэрэн шиг л бүр тийм. Нэлээ юмаа бүр мэдэрч бүр ойрхон явахаар бүр. Хэрэл юм учраас л AMG одоо энэ performance machine гээл те. Үнэтэй байсан ч гэсэн дахид зарагддаггүй ч гэсэн те. Авж унаадаг шалтгаан бол ерөөсөө л юм шүү дээ. Ер нь бол зам жоохон жижигдээд байна. Хөдөлгөөн ихтэй байна. Энээс илүү потенциал бол байгаад байгаа байхгүй. Тэгэхээр юу гэнэ хаан ч одоо яг бүр хуцаа тайлаад бүр орилтолныг тавих гэж байгаа юм шиг болдсон шүү дээ. Тийм л зам хэрэгтэй гэсэн юм шиг. Тэр нь бол Улаанбаатар жижигдэж байна. Угаасаа performance machine болоод ирэхээр Улаанбаатар маань жижигдэл эхэлдэг л дээ. Тэгээ сонин сайхан болгож хэлэх юм бол энэ машиныг манайх борлуулж байгаа. Тэгээ яг сонирхож байгаа хүн байх юм бол хэд гэсэн дугаар руу залгахаа бол та нар мэдж байгаа. Тэгээ пэйж руу бас чат бичиж болно. Эсвэл ирээд үзэж болно. Тэгээд ярьж хөөрөөд бол өгчнө. Саяхан орж ирсэн шүү. Ер нь бол Монголд бол явж исэн бол биш. 100,000 км гүйлттэй. Гэхдээ 100,000 км гүйлттэй AMG гэдэг учраас энэ чинь ер нь бол тийм амар юу бол биш гэсэн үг. Ер нь бол эдлэгээ маш багтай салон молон дээр бол үнэхээр өөлөдөх юм байхгүй. Баахан карбон оруулга гэх мэтчлэн ер нь бол машин өөрөө тэр чихтэй жолоочтой зориулж үйлдвэрлэгдсэн байт. Зөвхөн намайг мэдрээч. Намайг яг ямар чадвартайг харуулад өгье гэж байгаа юм шиг л дизайн хүртэл хийцэн хүртэл нэг тийм хүний сэтгэлийг одоо бүр юм балмад тал руу ингэж хөдлөх үз. Тийм хийцтэй. Гаднаасаа ерөөсөө CLA зүгээр CLA бол биш ээ. Тэ энэ AMG CLA 45 Edition 1 гэж явж байгаа. Тэгэхээр бол хайртай. Нэг явдгүй юм ороод ирлээ. Тэгээ бензин эдэлт бас сонирн байж магадгүй шүү дээ. Зүгээр л 98 хийн шүү заяа. Юу 92 евро 5 95 маа. Шууд 98 хийн. Тэгээд 98 хийгээд явхад ер нь ойролцоогоор хот дотор мэдээж чи зүгээр явахгүй шүү дээ. Ер нь бол тэгээд мөхлгөө бол те нэг хоёр мотор эргэлтийг нэг хоёроос доошоо барьж мараад алцгахдахгүй бол ойлгомжтой. Нилээ явуулна. Нилээ дауншифт хийн. Тэр ч утгаараа ер нь 20 литр за магадгүй дээшээ 25 ч юм уу те. Үнэхээр яг ингээд бүх юм одоо хамгийн economic те comfort дээр нь тавиа явал бас нэг танагтай байх л та. Гэтэ мэдээж чи тэгж явж чадахгүй гэж байна шүү дээ. Чи ингэж яв. Нэг юм шүү. За өнөөдрийн дугаар нэг иймэрхүү байлаа. Юу ч гэсэн бенз оруулаач гэж мангар олон хүсэж ирсэн. Тэр бензин ерөнхийдөө AMG гэдэг ойлголтлоо төлөвлөхүү ярьчлаа. Тэгээ бенз ер нь юуг илэрхийлдэг, бенз яадаг гэдэг тухай багч гэсэн та бүгд мэдээлэл авсан байх гэж найдаж байна. Энгийн зүгээр унлагны бензүүд бол бас байгаа шүү дээ. Тэд нар бол тэгээд мэдээж тэгэж ингэж 98 гэхгүй бас танагтай. Тэрийгээ дагаа сервисэн ч гэсэн бас учиртай болчдөг. Тэгэхээр нэг юм өртөө. Дараагийн дугаараар уулзлаа. Түр.